Дээгүүгийн метроны түүмэр. Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн олон хүний амьд хүрсэн осол. 2003 оны 2 дугаар сарын 18-нд бүгд найрамдах Солонгос улсын Тээгүү хотын метронд хорлон сүйтгэгчийн тавьсан галын улмаас 192 хүн амиа алдаж, 151 хүн гэмтэл авсан явдал дэлхий дахиныг цочроож байв. Солонгосын орчин үеийн түүхэнд хамгийн хохирол учруулсан энэ хэргийн дараа метро нийтийн тээврийн аюулгүй байдал хурцаар тавигдах болсон юм. Олон сая хүнийг сэртгийлгсэн энэ хэргийн учир юу вэ? Хэн гал тавьсан бэ? Өмнө нь таксины жолооч хийж байсан 56 настай Ким Дэ хаан нь энэхүү аимшигт хэргийг үлджээ. Тэрээр 2001 онд цус харваж, биеийн хагас нь мдээгүй болсноос үүдэж сэтгэл готролд орсноор Солонгосын эрүүл мэндийн байгууллагад өс санаж эхэлсэн байна. Хэрэг гарсны дараа тэрээр ганцаар бус олон хүнтэй газар өөрийн амийг игүүдэхийг төлөвлөж байснаа цагдаа нарт мэдээлсэн байдаг. 2 дугаар сарын 18-ны өглөө Дээгүүгийн буудал хүрэх 1-р чиглэлийн 1079 дугаартай метронд тэрээр бензин бодог шингэлэгчтэй 2 сүүний сав бүхий брезентэн цүнхээ барьцаар орсон байна. Гал гарсан нь өглөөний 9 цаг 53 минутын орчимд метро Бангулдаан зогсоолоос хөдлөх үед Ким Дэ хаан сүүний сав асаагуур гарган гал тавихыг оролдож эхэлжээ. Бусад зорчигчид тэрнийг болиулахаар ноцолдох хооронд нэг сав нь газар тунаж доторх шингэн нь асгарсан байна. Хотын төвийн Жунганно зогсоолд метро ирэх үед хэдийн гал гарч эхэлсэн байлаа. Ким Дэ хаан нь сандарсан зорчигчдын хамт тус зогсоол дээр буусан бөгөөд 2 минутын дараа гэхэд тус метроны 6 вагончиг бүхэлдээ галд автсан байна. Вагончгийн хөнгөн цагаан бүхээгийн хоорондох дулаалгын материалаар дамжин гал маш хурдан тархаж, шатаж буй хуванцар суудал, бариул, хатуу хуванцар шалнаас гарсан өтгөн харуутаа зогсоолыг дүүргэжээ. Хариуцлагагүй алдаа. Метроны машинист 31 настай Чо Жон Хуан үүссэн нөхцөл байдлыг тэр дорн удирдлага руу мэдээллээгүй байна. Өтгөн утаа дэгдсэн нь хяналтын дэлгэцнээс шууд харагдсан тул операторууд зогсоолд ойртож буй 1080 дугаартай метроны машинист Чой Сан Ёлд болгоомжтой байхыг анхааруулсан ажээ. Үүнээс 4 минутын дараа 1080 дугаартай метро Жунганно зогсоолд ирж, шатаж буй 1079 дугаартай метроны хажууд зогслоо. Машинист Чой Сан Ёл метроны хаалгуудыг түр зүр онгойлгоод буцаан хаасан байна. Яг энэ үед буудалд байрлуулсан автомат галын илрүүлэгч ажиллаж 2 метроны цахилгааныг тасалснаар 1080 дугаартай метро тэндээс хөдлөх боломжгүй болсон гэнэ. Чой Сан Ёл удирдлагуудтай холбогдох гэж оролдох үедээ зорчигчдыг байр байрандаа тайван суухыг чангарагчаар сануулсан байна. Эцэст нь удирдлагаас түүнд метроны хөдөлгүүрийг унтраагаад түргэн зүгтхийг радио холбоогоор даалгажээ. Чой өөрийн бүхээгнээс гарч гүйхдээ метроны мастер түлхүүрийг авсан тул метроны хаалгуудыг ажилуулдаг аккумулятор салж нэгүгээр зорчигчдыг бүр мөсөн түгжиж орхижээ. Энэхүү тэр үед 1080 дугаартай метронд байсан 79 зорчигч бүгд шатаж амнасаа алдсан юм. Мөн шаардлага хангаагүй ослын багаж хэрэгсэл хохирлыг улам нэмсэн байна. Тээгүү хотын метронд гал унтраагуур ус шүршигч, ослын гэрэлтүүлэгч аль аль нь байсангүй. Олон хохирогч битүү утаанд төөрч, буудлын гарцыг хайж явах үедээ угаартан амиа алджээ. Хохирол. Галын хамар хүрээ хитих байсан нь нийт хохирлын нарийн тоог тогтооход хүндрэл учруулсан гэдэг. Амир үдгсдийн ихэнх нь танигдахгүй болтлоо шатаж, заримаас нь зөвхөн яс үлдсэн байсан тул хэн гэдгийг тогтооход ДНК-гийн дээж авах хэрэгтэй болсон байна. Уг ослоос болж нийт 192 хүн амиа алдсан юм. Өглөөний эд ачаалттай цагаар болж өнгөрсөн тул ихэнх хохирогчд нь оюутнууд, хотын төвийн дэлгүүрт ажилладаг бүс хүчүүд байжээ. Эмгэнэлт явдлын дараа энэхүү хэрэг бүгд найрамдах Солонгос улс болон олон улсын хэмжээнд уй гашуу болон асрах шөмжлөлийг дагуулсан юм. Эрх баригчид метроны буудлуудын ослоос сэргийлэх тоног төхөөрөмжийг сайжруулах амлаж, Дээгүү хотын метроны вагончуудын доторлогоог гал тэсвэртэй материалаар сольжээ. Ослын дараа Солонгосын хэд хэдэн метроны систем гал тэсвэртэй стандартыг нэвтрүүлсэн байна. Тухайн оны 8 дугаар сард Тээгүү хотын шүүхээс 1080 дугаартай метроны машинист Чой Сан Ёл, 1079 дугаартай метроны машинист Чой Ван Хуанарт ажлын хариуцлага алдаж, үлэмжих хохирол учруулсан хэрэгээр 4 болон 5 жилийн хоригял оноос юм. Харин Ким Дэ хаанд санаатай хорлон сүйдэх ажиллагаа болон аллагын хэрэгээр цаазаар авах ял оноохыг прокурор санал болгож байсан ч эрүүл мэнд сэтгцийн байдлыг харгалзан үзэж бүх насаар нь хорих шийдвэр гаргажээ.